Сайн байцгаана уу бяцхан сонгинууд минь ээ. Бид мянгуулаа боллоо. Анрын минь урмын үг агтай сайхан зөвлөгөөнүүдийг хүчинд өнөөдрийн энэ видеого бэлтлээ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хөөрхөн сонгинуудыгаа эртний домог хүний хүсэл мөрөөдлийн ертөнцөөр зочлуулах болно. Бидний ярих гэж байгаа кино бол 2022 онд дэлгэцнээ гарсан 3000 Years of Longing буюу 3000 жилийн ганцаардал нэртэй кино. Уг кинон ганц хайр дурлалын хачирхалтай түүхийг өгүүлээ зогсохгүй. Хүний хүсэл тэмүүлэл, шунал, нэгэн бэрдний гайхамшигт түүхийг хослуулсан өвөрмөц бүтээл юм. Хөгжилтэй хэдиж гонигтай мэдрэмжийг нэг дор шингээсэн энэхүү киногоо үзэхээс өмнө лайк болон сабаа дараарай. Ингээд юу хүлээх вэ? Кинонд орцгоё. Кино эхлэхэд бид киноны маань гол дүр ганц бие ганцаардмас судлаач Алитийг харна. За одооноос альмаш үзье. Тэрээр Стамбул руу шинжлэх ухаан ба домгийн холбоо сэдвээр илтгэл тавихаар нисэж байлаа. Онгоцноос бодол нэг сонин жижигхэн хүн хаанаас ч юм гарч ирээд Стамбулын нууц руу явъя гэд ачаанаас нь бариад ав. Азар альмаг тосох хүмүүс ирэхэд нөгөө хачин жижигхэн хүн олны дунд замхран алга боллоо. Уг болсон явдлыг найз нартай хэлэхэд нөгөөдөл нь итгэдэггүй. Зүгээр л нэг таксины жолооч юм биш үл гэд байдаг. Ингээд уулзалт эхэлж альма илтгэл тавих болтол үзэгчдийн дунд нэг сүтийсэн цагаан юм байхыг нь олж харлаа. Гайхаад өөр тийшээ хартал нэг унжижсэн цагаан нөхөр сууж байв. Альма шоконд орлоо. Хаашаа чарсан өнөөх царай муутай унжгар нөхөр харагцаар л байх ба зөвхөн альма л түүнийг харж байсан тул түүнийг тоохгүй хичээж илтгэлээ үргэлжлүүлэн домог болон бурхад цаг хугацааны явцад шинжлэх ухаан байсан гэдг нь батлагдана гэд хэлтэл альма ухаан алдав. Гэвч одолгүй сэргэж хамтрагчд нь түүнийг өрөөнд нь хүргэлээ. Үүний дараа Стамбулын алдарт Гранд Базар буюу агуу захын эртний эдлийн дэлгүүрээс альма нэг жижигхэн шилэн бортго авдаг. Буудалдаа ирж авсан бортгоо сайхан угааж байтал гинэд утаа манан суунаглаж угаалгын өрөөнд аврах том алтан хөл гараад ирвэ. Зоодлаа. Аврах том хар хүн гараад ирв. Эхэндээ альма үүнийг хий төсөөлөл гэж боддогч удалгүй энэ нь бодит болохыг нь ойлголоо. Ерөнхийдөө альма шилэн бортгийг санамсаргүй нээснээр домогт гардаг бэрдний эзэн болжээ. Бэрд түүнээс чин сэтгэлээсээ 3 хүслээ хэлхийг хүсдэгч энэ нь альмад таалагдсангүй. Учир нь хэн нэгнээс юм хүсэх нь үргэлж алдаа болдог. Дээр нь домогт бичснээр бэрдүүд бол залтай амьтад гээд тэр хоёр маань маргалтгаад бэрд альмаг өөрийнхөө талаар ярихыг хүсв. Ингээд бид түүний багын дурсамж болон хүнд ч хилдэггүй нэг нууцыг нь мэднэ. Альма маань багада октийн ахлах сургууль сурдаг ганцаардмал хүүхэд байв. Түүнийг гониглох үед нэг нь нууцлах өгүүн ирж зөвхөн тэдний л ойлгодог хэлээр ярьж сэтгэлийг нь тайвшруулдаг байлаа. Альма түүний тухай тэмдэглэл бичдэг байсан ч нэг л өглөө төсөөллийн айл эсвэл бодит хүн эсэгт нь эргэлзэж бүгдийг нь шатааждаг. Үүнээс хойш тэр хөвгүүн дахиж хизээж гарч ирсэнгүй. Ингээд түүхээ ярьж байтал өглөөний цайрлаа. Төд одолгүй эргээд хартал бэрд маань жижигрээд хүн шиг болчихсон. Бас тансаг зог барьчихсан зогсож байв. Альма түүнээс яагаад шилэн бортгонд орчихсон талаар нь асуудал мань бэрд амьдралдаа 3 удаа ийм бортгонд хоригдсон болж таардаг. Ингээд түүх эхэллээ. Бэрд маань хамгийн анх өөрийнхөө үеэл эрдний домогт Шиба хатнаас болж хоригдож байжээ. Тэр хоёр хоорондоо хайр сэтгэлийнч гэх юм уу, бодгалынч гэх юм уу нэг тийм сонирхолтой холбоогоор холбогдсон байв. Бэрд маань хатны хамгийн ойрын хүн, мөн хамгийн хайрт ирнэ байлаа. Гэтэл нэгэн өдөр домогт Соломон хаан Шиба хатантай гэрлэхээр ирэв. Соломон хаан өөрийн шидэд хөгжмөөрөө хатны зүрх сэтгэлийг татаж өөртөө маш хүчтэйгээр дурлуулдаг. Хөөрхий муу бэрд маань наа залууч нь хуудын бишүүлгээд байхад хатан түүнийг нь сонсдоггүй. Ингээд Соломон хаан тэр хоёр бом хийлээ. Хаантан агуу шидэлтэн байсан бөгөөд хатан бэрд хоёрын хайр сэтгэлийн холион бантыг мэддэг байсан тул шидийн хүч ашиглан өөрийн өрсөлдөгч бэрдийг гуйлан лонхонд хориод улаан тэнгисийн гүнд хайдаг. Бэрд маань тэнд 2500 жил хоригджээ. Одоо цагт альма түүнээс 2500 жил лонхонд юу хийж байсныг нь асуухад эхний хэдэн зуун жил уурлаж дараачийн 100 жил бурхтад залбирч дараачийн хэдэн зуун жил бурхтад уурлаж сүүлийн хэдэн зуун жил бүр шантарсан гэдгийг хэлв. Мөнх наст бэрдийн хувьд энэ нь үхэлтэй хамгийн ойр очисон тохиолдол байжээ. Ингээд бэрд альмагаас өөрийнх нь түүхийг асуулаа. Альма маань өмнө нь гэрлэж байсан бөгөөд бүр хүүхэдтэй болж байсан ч харамсалтай нь хүүхдэд төрүүлж чадалгүй алддаг. Үүнээс болоод ч юм уу нөхөр нь альмаг араар нь тавьж хос хоёр маань салжээ. Түүнийг сонссон бэрдэд нэг санаа төрөв бололтой алдсан бүхнээ буцааж авахыг хүсэж болно шүү дээ гэд хэлтэл альма түүнийг зөвшөөрдөггүй. Харин ч би өөрийнхөө сайхан амьдарч байгаа. Би хүчтэй эмэгтэй. Ер нь би ямар ч хүсэл хийхгүй бол яах юм. Ингээд хэлтэл бэрди маань ямар нэгэн трауман сэдрэв бололтой шууд л
Ингээд дараачийн түүх эхэллээ. 2500 жилийн дараа загасчид бэрдийг олдогч зүгээр л чулуу байна гэд хайчдаг. Ингээд яаж яваад ч юм эртний Отоманы цайзын хаананд шигтгэгдчихсэн байв. Нэг өдөр Гүлтэн химих шивгчин охин өөрийн дурлал залуу ханхүү Мустафаг цайзын хаанан дээр гарч харж байгаад санамсаргүй бэрдийн гуйлан лонхыг нь олчихдаг. Түүний эхний хүсэл нь ханхүүг өөртөө дурлуулах байлаа. Энэ ч амархан бүтэв. Бэрд юмыг яаж мэдв? Лонхыг өөр хүн олж авч магадгүйгээд Гүлтэнээр угаалгын өрөөний чулуун шаланд орнуулгана. Ингээд бэрд маань ордонд нууцаар амьдрах болов. Энэ үед бид шивгчин Хураймыг олж харнаа. За одоо нас хорчин шүү за. Орчин бол хааны дуртай шивгчин байлаа. Тэрээр Мустафаг биш, өөрийн хүүг хаан ширээнд суулгахыг хүсдэг байлаа. Тийм ч учраас Мустафаг үргэлж өөрийн гар хөл болгостороо ажиглуулж байгааг бэрд маань мэдээд Гүлтэнд ямар нэг юм болох вэ гэж битүүхэн зовниж байв. Гэтэл Гүлтэн дараачийн хүсэлтэд хэлтэл тэр нь ханхүү Мустафагаас хүүхэдтэй болох байдаг. Энэ нь аюултай байж магадгүйг түнд хэлсэн ч Гүлтэн түүнийг нь сонсдоггүй. Хорчинч хааныг хүүгийнх нь эсрэг болох хор найруулаастай. Ингээд Гүлтэн хүлхэндтэй боллоо. Тэр дараачийн султаны хүүхдээж байгаадаа ихээр баярлаж байв. Ингээд шарамсалтай нь ордонд болж буй. Хаан ширээний хувилдааны талаар мэддэггүй. Хорчинд хорлогдсон хааны нүд сохорч хүүгээ дуудуулж ирээд хэрцгийгээр хөнөв. Гүлтэн тэд ирж байна. Урдад сүүлчийн хүсэлтэй ил. Альвэ урд хамгийн сүүлчийн хүсэлтэй урд илээдэг. Яагаад вэ? Тэд чамайг алхаар ирж байна. Ханхүү намайг хамгаалах болно. Ойлгож гинүү тэр үгсэн. Хорчин чамайг алхаар ирж байна. Хурд нэг хүслээ хэлээд гэлтэй. Ганцхан хүсэл хэлэхэд Гүлтэн өөрийгөө болон удахгүй төр хүүхдээ аварч бэрдийг өөрийнх нь ертөнц рүү явуулж чадах байсан ч тэр өөрөө алуурчдын гар руу гүйгээд явчихдаг. Бэрд түүнийг аврахаар араас нь гүйдэгч чөтгөрийн дагалдагч нэг заваан аалз ч юм уу мэдгүй нэг юм түүнийг айлгаад явуулдаггүй. Гэсэн ч тэр Гүлтэнийг аврахаар араас нь ус руу өсөрсөн хэдий ч нэгэнд оройтсон байлаа. Ингээд эзнийхэн 3 хүсэлтийг гүйцэд биелүүлж чадаагүй бэрд агаарт замхран алга болж түүний лонхыг хэн нэгэн олох хүртэл үл үзэгдэгч болон дахин цайзад гацаж хоригдлоо. Тэр хэн нэгний анхаарлыг татах гэж орилж хашгичж гуйсан ч хинч түүнийг анзаардаггүй. Ийм байдалтай 100 жил болоход түүний найдварч бүтгэрч байлаа. За ингээд дараачийн түүх эхэллээ. 1620 он. Ордонд дүү Ибрахимтайгаа тоглож байсан ханхүү Мурат яагаад ч юм бэрдийг мэдрэв. Бэрд харин түүнийг дагуулan лонх байгаа газар тавьчраад Мурат дүүтэйгээ нийлээд яг лонхыг олдгийн даваан дээр тэдний ээж гарч ирээд хүүхдүүдээ өөр газар тоглгээд явуулчихдаг. Ээж нь султаны биелвсэн ихнэр болох Косем хатан. Яагаад нөгөөд нэг боловсрал дэлгүүсээр гараад ирсэн шүү дээ. Косем хатан гэдэг тэр чинь. За ингээд Мурат маань 11 наснда хаан ширээнд сууж бэрдч түүний анхаарлыг татаж чадхаа байлаа. 20 нас хүрэхэд тэрээр аян дайнд явж түүний эр зориг олонд гайхагдж байв. Муратыг аян дайнд явсан араар ээж нь хаан ширээг мөн дүүг нь хамгаалах хэрэгтэй болж ирээдүйн угсаа залгамжлах хунтайжуудыг төрүүлэхийн тулд Ибрахимыг дадуур эмсийн хамт хүүхэдтэй болтол нь өрөөнд нь дүгждэг. Гэхдээ штэ тэр үед одоо Туркэд тийм байсан юм уу? Ибрахим өөрөө тийм сонирхолтой юм уу? Өөрөөсөө нэлээд том эмэгтэйчүүдэд дуртай байсан байдаг. За тэгээд дайнал болсон хойно ирээдүйн хаан Мурат харгас хэрцгий нэгэн болж буцаж иржээ. Дургууг нь хүргэх юм бол сэлэмгээс толгой бүндгөөс хамгийн ойрын хүн байсан ч шууд лаалах хэмжээний тийм аимшигтай. Тэгээд бүр түүнтэй хаан ширээний төлөө өрсөлдөг цорын ганц хүн болох дүүгээ хүртэл хөнөөхөөр иртэл ээж нь түүнийг болиулж ийм хүүхдэрийн ялах амтныг яах гэсэн юм те миний хүү гэж аргалнаа. Тэгсэн нөгөөх нь үнэхээр л ялах хүүхэд шиг юм байж байдаг. Марын зулцгийг баг дээрнгээд Косем хатан хүүгийнхээ харгас хэрцгий авирыг нь дарахын тулд эхлээд түүнийг байнга согтуу байлгадаг боллоо. Дараа нь түүнийг тайлбарлахын тулд улсын өнцөг булан бүрээс хамгийн шилдэг домог түүх үлгэр ярьдаг хүмүүсийг олж авчруултал тэдгээр нь Муратад таалагдсангүй. Гэхдээ нэгээс бусдна. Ганцхан энэ л өвгөн Муратын дайны хөл цүүдэж цуснд будагдсан зүрх сэтгэлийг тайтгаруулдаг байлаа. Тэр хоёр сайн найзууд сүүлдээ бараг л эцэг хүү шиг болсон байв. Гэвч харамсалтай нь өвгөн нас ордог. Энэ нь хаанд маш хүн дээр туслаа. Гэхдээ тэр уур хилэнд автан цус урсгасангүй. Харин зүгээр л өөрийнхөө дотрыг хоосон болтол нь ууж байлаа. Тэрээр үүр дунд хүртлээ уусан юм. Ингээд хаан өхөж бэрдийг мэдэх, эсвэл мэдэрч чадах хинжүүлдсэнгүй. Үүний дараа Муратын дүү Ибрахим хаан ширээнд суулаа. Түүний татвар эмсэнийг чихэрхэн Дамаскусын захирагч болон цол хэрэгэм өндөр байсан тул ордны хаанч дураараа очих эрх мэдэлтэй байв. Ингэж Димитинж байгаа тэр гуйлан лонхыг нуусан угаалгын өрөөг олж тэнд усанд орж байхдаа халтарч унаад.
Олон зуун жил хоригдож байгаад гинт гарч ирсэндээ сандарсан Берт юу юугүй л гяс хүслээ хэлээдгээ, хүслээ хордоо хэлээрэ гэж байгаад чихрэхнийг уурлуулад муу гаж тонтон лонхондоо буцаж ороод далайн ёраалж ивээсэ гэд хүсэж игдэг. Ингээд дахиад л хоригдлоо. Одоо үед Берт маань Альмаг хүслээ хилчгээчдээ. Чи миний түүхүүдийг хангалттай сонслоо штэ гэж ятгсан ч Альма надад хүсэх юм байхгүй. Чамайг ингээд чичрээд байхаар чинь бүр бид уучраагүй байсан ч болоосоо гэж хүсэж эхэлж байна шүү гэтэл. Үгүй ээ, ингэж битгий хэл. Тэгэхээр чамд өмнө нь юу тохиолдсон? Ингээд Берт Альмад ярих нь битгий хэл. Өөрөө ч санахыг хүсдэггүй сүүлчийн түүхийг ярьж өгөхөр болдог. Зефиргийн хөнчин охин 12 наснда баян хөгшин худалдаачинтай гэрлэж түүний гэрт торонд орсон шуушгил амьдардаг байв. Худалдаачин санамсаргүй тохиолдлоор гуйланлон холж залуу эхнэртэй хайрын илэрхийлэл болгож бэлгэлдэг. Зефир түүний хүслийг хангаж дуусаад лонхойг онгойлготол мэдээж Берт маань олон зуун жилийн дараа гарч ирэв. Тэр хоёр хил хамаа хурдан ололцож Зефирч түнд өөрийгөө танилцуулдаг. Тэр бол шинжлэх ухаан, математикт ухаангүй дуртай. Хизээ нэгэн өдөр энэ торноос гараад номын мөрхөөж эрдмийн оргилд хүрэх мөрөөдөлтөй сэргэлэн охин байлаа. Түүний ихний хүсэл нь мэдээж мэдлэг байв. Берт түүнд хэрэгтэй бүх ном судруудыг өгөөд хөгшин нөхрөөс нь нуухын тулд түүний шилэн лонхны цуглуулга дотор хэрхэн нуух аргыг нь зааж өгдөг. Зефирийн жижигхэн өрөөнд дэлхийн ертөнцийн бүх л мэдлэг багтаж байлаа. Берт маань түүнд дурлжээ. Хөгшин нөхөр нь түүн дээр ирэх үед Берт маань хорвоо ертөнцөөр аялж явх үед нь ирж Зефирт хизээж үзэж байгаагүй уул ус, мод ургамал, аратан амьтдын талаар ярьдаг байлаа. Зефирч түүнийг хүлээдэг байв. Тэр яга зүгээр л энэ нэг торноос гарахыг хүсэж болоогүй вэ гэж үү? Түүнд өөр хүсэл мөрөөдөл байсан юм. Зефир математикийн тэр дундаа соронзон орны нууцыг тайлахыг хүсэж байлаа. Ингээд түүний хоёр дахь хүсэлт нь Бердүүд шиг сэрүүн зүүдлэх байв. Уг хүчээрээ тэр цахилгаан соронзон орны нууцыг тайлж чаддаг ба энэ хоёр бид Бердүүд цахилгаан соронзон орноос үүссэн гэдгийг болон Зефир жирэмсэн эцэг нь Берд болохыг нь олж мэднэ. Берт маань Зефир Шеба хатнаас битгий хэл өөрийнхөө эрх чөлөөнөөс ч илүү хайртай байлаа. Хэрвээ тэр сүүлчийн хүслийг хэлэх юм бол Берт өөрийн байх ёстой газараа очих байсан тул Зефирийг 3 дахь хүслээ хийх гэтэл өөрийн эрэхгүй хоригддаг. Үүнээс нь болж Зефир маш ихээр уурлаж Бердийг хөгшин нөхрөөс нь өөрцгөө хорж цагдаж байгаад буруутхан хашигчиж эхлэхэд Берд аргаа барсандаа түүнийг тайвшруулахын тулд эцэг хугацаанд лонхонд орж өөрийгөө шийтгэе. Чи тайвширсан үедээ намайг дуудаарай гэд яг лонхонд орж байтал ууралж бухимдсан Зефир юу ч бодолгүй. Би чамтай уулзсан гэдгээ мартаж чаддагч болоосоо гэж хүсэж байна гэд хэлчихдэг. Хүсэлчд орохноо биелж Зефирч түүнийг мартлаа. Ингээд Берт маань дахиад шилэн лонхонд хоригдов. Одоо үе. Энэ түүхүүдийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн Альма ашгүйнийг эхний хүсэлтэд хэлхийг зөвшөөрдөг. Юу гэж? Чи намайг хайрлаасаа гэж би хүсэж байна. Би хизээч уучрахгүй хайрын түүхийг хүсэж байна. Шеба хатан Зефир төгсөн хайрыг чинь би мэдрэхийг хүсэж байна. Энэ хүсгэд хэтэрхийх зүйл үү? Наашир. За ингээд Альмагийн эхний хүсэл биелж тэр хоёр маань ёстол тосоо гартал тэрвэрлдээд нэгнийхээ гуйн дээр гуляашны соус ингээд тэр хоёр Лондонд ирж Альмагийнт хамт амьдрахаар болдгоо. Өглөө сэртэл Берт гадаа зогсож байх бөгөөд хотын төвийн радио долгионод бүгдээрээ түнд сонсогдоод их л тухгүй байгаа бол л да. Берт маань цахилгаан соронзон орноос үзсэн шүү дээ. Хоног хугацаач урсан өнгөрч Альма маань ажлаа тараад гэртээ ирэхэд хайртай хар залуу нь хоолой хийж гисэн хүлээгээд л урдийн ганцаардмал амьдралаас тис ондоо аз жаргал бялгсан өдрүүд өнгөрч байлаа. Гэхдээ тийм ч урт байсангүй. Нэг өдөр Альма гэртээ иртэл Берт байсангүй. Хаасайгүй хайсан ч олдсонгүй. Гайхаж сандарсан Альма зойрын давхуртаа ортол тэнд нь Берт хан налаад нилээд ивгүй сууж байдаг бөгөөд түүнд хүртэл тэр багаар үхэж байлаа. Аргаа барахтаа Альма хоёр дахь хүслээрээ Бертийг сэрж өөртөө нь ярихыг хүсдэг. Гэсэн ч байдал нэг л биш байлаа. Дэлхийд тойрсон цахилгаан соронзон орон, Wi-Fi, радио, телевиз, сансрын антеннуудаас болоод Бертийн бие улмал дордож байлаа. Ерөнхийдөө түүнд дэлхийн ертөнц тохирохгүй байв. Тийм учраас Альма өөрийгөө золиослоод ч хамаагүй. Сүүлчийн 3 дахь хүслээрээ Бертийг өөрийнх нь байх ёстой газар руугаа буцаасай гэж хүсдэг. Ингээд Альма эцсийн удаа Бертэд тэрврүүлээд унтлаа. Маргааш нь Берт алга болсон байх бөгөөд Альма түүнийг их дурсамж бүрийг нэг хайрцагтхийн нэр ус бичлэгүүгээр зойрын давхартаа хураадаг. Энэ явдлаас 3 жилийн дараа Альма цэцэрлэг түрээлэнд Берттэй учирсан түүхээрээ ном бичээд сууж байх ба гинэт нэгэн охин ээжээ хүрээ дээр бяцхан сарамгч юм байна. Тэр хүн ээж чинь биш байна. Альма босч хаашаа ч мэдэхгүй алхлаа.
Гэтэл гинэт дэрэгдээсэн салхи нэг л танил мэдрэмж түүнийг яагаад ч юм эргэж харахад хүргэв. Тийм ээ. Бэрт түүн дээр ирж байлаа. Бэрт түүний гарыг авч үнсээд тэр хоёр аз жаргалтайгаар тасганы явааг даваад баян бүрдийн тойрог руу алхаж байгаагаар кино маань дуустгаа. Тэгээд яг киногоо бүтнээр нь үзэх юм бол та хэд маань бас л вау гэдэл дуусах байх. За ерөнхийдөө энэхүү кино маань домог болон хайр, хүний хүсэл мөрөөдлийн тухай харуулсан өвөрмөц кино. Та хэд маань киногоо бүтнээр нь үзээд дор бүрнээ л өөр мэдрэмжүүдийг авна гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас би олон юм нуршаад яах вэ? Өнөөдөр энэ киноны хамгийн гайхалтай чимэг нь саундтрак нэс шүү. Тэгээд киногоо бүтнээр нь үзэх юм бол ойлгоно дөө. Юу ч гэсэн дууныхын линкийг доор description хэсэгт тавьчих. За тэгээд кино маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Биднийг дэмжиж лайк болон саб дарж комент бичиж байгаа бяцхан сонгинуудаа баярлалаа. Болдог бол бүгдийг чинь үнсчих гэсэн даач болохгүй юм да. Шинээр үзэж байгаа нөхдүүдтэйгээ хэлэхэд дараагийн кино тайлбараа үзэхийн тулд лайк болон саба дараарай. Тэгээд дараа уулзтлаа. Түр баяртай Onion Movie.